ажиллана. Барилгын компаниудад энэ тухай саналаа хэлж ярилцсан гэдэг юм яриад байгаа л да. Тийм байхгүй дээ. Өрийн засгийн газар бол одоо тэгнь ингээд дандаа ирээдүйн цаг дээр ярьж байгаа. Ирээдүйн цаг ярьсаар байгаад 4 жил одоо болоход 2 сар тутлаа тийм ээ. Өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ гэдгийг бол хүмүүс мэдэх байлгүй. Орон сууцны үнэр тогтвортой барихад яах боломж байна? Бид нэр дотооддоо энэ барилгын материалыг үйлдвэрлэдэг болж иж орон сууцны үн буурах юм уу? Эсвэл өөрөөр ямар арга байна? Хамгийн наадсах ажилч дээр шин. Дотооддоо арматур, одоо цемент гэдэг бүгдийг гаргаад тавьчихсан ба. Харамсалтай энэ ажлыг явуулах ямар ч одоо хүсэл зорилго эрмэлзэл байгаагүй. Тийм учраас бол одоо энэ хийх зүйл үлгэрэлтэй. Таны бас засгийн газар таахад шинэ төмөр замын асуудал яригдсан, суур шавыг тавих ёслол болоод төмөр замын энэ суур бүтцийг байгуулах ажил нэлээд хэд хэдэн компаниудтай хийгээд эхэлсэн л дээ. Гэтэл хөгжлийн богноос орж ирэх санхүүжилтгүй гэдэг шалтгаанаар энэ бас л хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод зогсон байдалд орчлоо. Тэгэхээр төмөр замын асуудал одоо засгийн газар хамтарсан засгийн газар байхгүй болсноор төмөр замын асуудал ч гэсэн гацаанд орчих үдэ, зогсон байдалд орчих үдэ гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаад байгаа. Тийм төмөр замын асуудлыг яаж цааш нь бүтээн боловсролтыг аваад явах вэ? Төмөр замын бодлогыг бол баталсан шав тавих байдгүй юмнуудыг хийсэн шин. Хувийн компаниуд өөрсдийнхөө мөнгөөр энэ ажлуудыг эхлүүлээд явуулсан. Нэлээх далангууд оригдсон. Зүрийн засгийн газар Монгол улсаа гэж бодох юм бол намжрахгүйгээр явуулах ёстой юм байна. Харжлаа зүйл. Гэхдээ тийм сэтгэлтэй мар байхгүй да. Энэ чинь хамгийн гол юм ажил сэтгэл гэж нэг юм байна. Ирмэлцэл гэж нэг юм. Тэгээ одоо энэ 90 жил болсон намаас бол тийм юм бол гарахгүй байх л та. Төмөр замын бас нарийн өргөн гэдэг царигийн асуудал дээр зарим нэг үндэсний гих тодтолтой компаниудын хооронд ч гэсэн маргаан өргөжсэн л та. Тэгэхээр улсын хурлаас баталсан зарчмаар аваад явж байгаа энэ царгийн хэмжээ Монгол улсад ирэх эдийн засгийн ашигыг яаж нэмэгдүүлэх боломжтой гэж энэ сонгож энэ царгийн хэмжээг сонгосон юм. Бүгдийн тооцоолоо тэгээд их хурлаар нэлээд удаан хилцэж байгаа баталсан. Одоо энэ баталсны дагуу явах хэрэгтэй. Баталсны дагуу явахгүй бол эргээд их хурлаар орох хэрэгтэй. Нарийн байна уу, өргөн байна уу гэдгээр дахиад хэлцэх хэрэгтэй. Тас үндэсний зөвлөлт ардчилсан үндэсний зөвлөлт хорооны хурал дээр Energy Resource компанитай холбогдох мэдээлэл хийжсэн. Тэгэхээр тэр компани үндэсний гих тодтолтой учраас бид өөрсдөө төмөр замаа бариад өөрсдөө нүүрсээ тээвэрлээд ингээд явъя гэдэг байдлаар асуудал хандж байхад эсрэг юм ярьж ин гэдэг юм яриад байгаа л да. Тэгээд энэ тал дээр бол би тодорхой ярьсан харамсалтай манай үзэхээ бол бас тодорхой хэмжээнд хайрцлагдсан байсан. Ер нь бол энэ үндэсний юм гэж яриад байгаа энэ компанитай холбоотойгоор их хурлын 76 гишүүн 50 гишүүн энэ компанитай холбоотой байдаг. Засгийн газрын сайд нэрийн бараг тал нь энэ компанитай холбоотой байдаг гэсэн тоо байт юм билээ. Энэ бол бас бид нар бодох хэрэгтэй асуудал. Тэгээ энэ компани мэдээж одоо Монгол ардын нам дангараа засаг барьчлаа шүү дээ. Тэгэхээр доктортой байдлын гэрээ энтрээ бол байгуулж таараад бах энийг эсэргүүцэх ийм дуу хоолой хаанаас гарах ёстой? Дуу хоолой гаргацсан шүү дээ. 70 жилээр ингээ гэрээ их гэж байна. Энэ өнөөдрийн засгийн газрын хурлаар тэгээд тэр саналаа татаад авцсан байлаа. Тэгээд тэрийг чарай болохгүй л байна. Таны ярианд бас ардчилсан үндэсний зөвлөлт хороо бас дотроосоо хайрцагдсан байсан гэдэг юм дурдглаа. Тэгэхээр ардчилсан магадгүй өнөөдөр дахин шинжлэхдэх ёстой юу үгүй юу гэдэг асуулт гарах ёстой байна. Ардчилсан нам байтугай бүх юм шинжлэхдэх ёстой. Энэ шинжилгээ хийж чадахгүй бол энэ бол өөрөө тэгээ сүрэлд авчирдаг. Шинжлэхт бас. Уг нь бол одоо 2012 оны улсын хурлын сонгуульд шинэ сонголтыг ардчилсан намын талд илүү байдлаар өгөх байхаа гэдэг юм хүлээлт байгаад байгаа. Гэтэл нөгөө ардчилсан нам дотроосоо хайрцаглагдаад дотроо маш олон фракцтай фракц хоорондоо ингээд өөр хоорондоо зөрчилдсөн, маргалдсан, хэрэлдсэн иймэрхүү байдал үүсэж тахаар нөө хинд итгэхгүй, хинд итгэхгүй байх ёстой вэ гэдэг зөрчилдөөн бас иргэдийн дунд үүсэж байна. Тэгээд ардчилсан намын нэг онцлог бол ерөнхийдөө фракцлагддаг, фракцууд дуу хоолойгоо ард түмэнд илээр ярьдаг. Хаадгүйгээр намынхнаас арай онцлог л доо. Тэгэхээр тэр жишгээ бид барьж явах хэрэгтэй. Хэрвээ бид тэр хаалттай юмруу орчмол яг нэг хувьсгалт намаас ялгахдаггүй болно ч тийм учраас бол парагчлагддаг ил тод шүүмжил ил тод үзэл бодлоо ярих гэдэг бол ардчлалын нэг үндсэн зарчим л та. Тэр бол байх хэрэгтэй. Саяхан хоёр намын гишүүдийн зүгээс нөгөө л хөдөө орон нутгийн цонгуулийн хуулиар хязгаарлалцсан хориглосон байсан бэлэн мөнгө тараах, эд материал бэлэглэх энэ төр гэсэн энэ баримтуудыг сөхөд хоёр биенийг нэлээд чичлээ шүү дээ. Энэ дээр та ямар байр суурьнаас хандж байна? Уг нь бол улс төрийн нэг 8 хүчин баха санамж жижигт гарын үсээ зураад бэлэн мөнгөний амлалтгүй ийм сонгуул, шудраг сонгуул явуулъя гэдэг юм баталсан шүү дээ. Сонгуулийн хууль бодох Монголд ер нь хуулигүй л болоод удаж байгаа шүү дээ. Хууль зүйн сайд нь өнөөдөр хэн билээ тийм ээ? Ямар хүн байдаг вэ? Ингээ бодоход бол Монголд хууль хэрэгжээд хууль мөрдөглөд явах ямар ч үндслэхгүй байна.
хууль зүйн сайдын авгаан өнөөдөр архины одоо лиценз өгөөд архины эрх борлуулах эрх өгөө сууж яана гэж бодолт энэ тийм ус байхгүй. Хууль зүйн сайд нь өнөөдөр амьдарч байгаа орон сууцаа хэлж мэдэхгүй л шүү дээ. Хаана амьдарч байгаа, яаж амьдарч байгаа, худалдаж авсан юм уу, түрээсэлж авсан юм уу, юунд байгаа мэдэхгүй ийм улс орн бол манайхаас үр байдгүй хаа. Яаж одоо бид нар шинжлэхдэх ёстой вэ? Ингээд бүх юм л нэг юм хайрцагт орцсон нэг хүний гарт байгаа юм шиг юм сэтгэл хэл мэдээлэлээр их явж шүү дээ. Тийш тавж гисэн харьцлагдчих. Тэгвэл мэдээлэл бүгд худалдагдчих шүү дээ. Мэдж байгаа үст гэрээ гэдэг юм уу. Тэгээд яах юм л байгаа ш. Энийг хийвдэх гэж өнөөдөр энэ харьцсан холбоо хөрөнгө мөнгө гаргаж ингэж олоолаа ингэж хурдтай сууж байгаа шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөөр тухайн улс оронд арчлал хүний эрх чөлөө яаж хөгждгийг хэмжиж харж болдгоо гэдэг нэг хүний хэлсэн үг байт юм билээ. Тэгэхээр нөгөө хэл мэдээлэл өөр ингээд хин нэгэн хүний бодлоор хин нэгэн хүний үзэл баримтлаар ингээд мэдээллийг олон нийтэд түгээгээд ахаар нөгөө арчлалын зарчим, арчлалын шууд арчлал руу шилжих тэр механизм алдагдах юм шүү. Арчлалын зарчим алдагдаад удаж байна. Хамгийн наазах нь сая өөрөө чи хэлдэг хэвлэл мэдээлэл эрх чөлөө гэдэг юм боогдсон. Өнөөдөр яаж юм гэхээр бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудаа гэрээнүүд хийгдээд ингээд явцсан гэдэг төлөврийн төлөвлөсөн байхад өнөөдөр яаж ийм эрх чөлөө дээл тод байдал чинь хэвлэл мэдээлэлээр харагдах. Тэгэхээр энэ байхгүй байна гэд хэвлэлийн эрх чөлөө маань ингээд хомогдсон байна. Өөр эрх чөлөө бүгд хомогдсаа гэсэн. Тэр энэ олон жилийн ингээ хуримтлагдсан энэ урхаг энэ бүр архаг болчихсон энэ үзэгдлийг яаж арилгах ёстой юм бэ? Яаж арилгах тухайга өнөөдөр ингээл яриа сууж. Цаашдаас Монголын арчилсан холбооны зүгээс 2012 оны улсын хурлын сонгуульд мэдээж тодорхой хэмжээний гишүүд нэр дэвших бах те. Тэгэхээр энэ дэр бэлэн мөнгнөөс ангид за ямар нэгэн байдлаар иргэдийг нөө бэлэнчлэх сэтгэлгээр уруу татахгүй байдлаар яаж ямар зорилго төвшүүлж гарч ирэх боломжтой. 2012 оноос хойш улсын хурлын парламентын танхим өөрөө ямар шин ололтуудыг Монгол улсын хэтийн хөгжил чиглэсэн ямар бодлогуудыг тодорхойлох ёстой гэж таны харж байна. За энэ янзаар бол тийм ирээдүй бол харагдахгүй. Өнөөдөр үнэхээр ядаж за хэдийгээр янз бүр болсон ч мөн ч гэсэн арчлалын нэртэй олон гарч иж энэ өөрчлөлтийг орхуулах гэсэн юм л горьдлол байна. Тэгээс одоо бол байдал бол маш хүнд байна. Саяас өнгөрөх 7 хоногудад эдийн засгийн чуулган 2012 зохион байгуулагдлаа. Энийг зарим нэг хүн харахтаа бол яг жил өөр зохион байгуулагддаг нэг бэлтгэлийн чанартай зүйл болчлоо гэж яриад байгаа л да. Таныг засгийн газарт байх хугацаанд энэ эдийн засгийн чуулган дээр яригдсан, дэвшүүлсэн гол санаануудыг засгийн газар өөрийнхөө мөрөө хөтөлбөрт хэр дэвшүүлж ажилладаг байсан юм. За яах вэ? Эдийн засгийн форум гэл энэ одоо зөв нэг тийм одоо сэтгэлийн хөтөлбөрөөр хийж гал нэг юм байна. Зөвхөн чинь өнөөдөр Монголын эдийн засаг гэдэг их юм бол байхгүй ш. Дөрөв үлдээ тэр 90 нарантууд аймагуудын захирал гэсэн ийм эдийн засаг явж байгаа. Тэр чинь их олон улсын эдийн засгийн форум гэж нэрлэдэг юм. Хийгүүл дорол гэж түн аман цөөхөн малтай 40 сая малтай 3 сая өрхгүй малтай ийм том газар нутагт оронд форум садах юм байхгүй байхгүй. Одоо эдийн засгийн өсөлт бол данг зөвлөрийн салбараас хамааралтай байна шүү дээ. Тэгэхээр энэ ганц тулгууртай эдийн засгийг бид нэр олон тулгууртай болгохын тулд яах ёстой юм? Бусад зөвхөн уул уурхаагаас гадна бид хөгжиж болохгүй салбар гэж байгаа юм уу? За уул уурхаа итгэж шүтээд байгаа. Тэгээд уул уурхаагаар шүтнэ гэдэг нь нэг ганцхан салбар, ганцхан компаниас хамааралтай, ганц зах зээлээс хамааралтай улс орон байтугай айл гэрч тогтож амьдардаг юм. Тэгэхээр энийг бол олон тулгууртай болгох ёстой. Эдийн засгийн форумын гол гаргах бодлого бол тийм байх байсан. Харамсалтай тийм яриаггүй. Эдийн засгийн өсөлт 20% хүргэж яригдчихээн л да. Тэгэхээр харамсалтай нь эдийн засгийн өсөлт хэний халаас руу ороод байгаа вэ гэдэг нь мэдэгдэхгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн маш өндөр үнэтэй болж байна. Бензин шатхууны үн нэмэгдчихлээ. Иргэдийн худалдаа авах чадвар улам л 20-30%-аар нэмэгдээд идэг. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг тэгш хуваарлах дундаж орлоготой, дундаж түвшний иргэдэд хүртэх хэн байдлыг бид нар яаж хийх вэ? 20% өсөлт бол тодорхой хэдхэн компанид л яваад уул уурхай. Тайлбар нүүрсний гэдэг компани. Түүнээс улс орны одоо эдийн засгт бол 20% бол үнэхээр байхгүй бол энэ бол тодорхой байж байгаа. Тэгээ энийг бол яагаад ийм болчихоо гэдэг энэ одоо энэ сангийн сайд, энэ ерөнхий сайд майд гэдэг энэ гадаад дотоод сургууль төгс бүгд мэдчихэж байгаа байхгүй. Зүгээр мэдчихэж байгаа тэрийг ярьдгүй. Тэгээ нэг тойрон өрөөс хэдэн улсууд нь өөрсдөд буруу мэдээлэл өгдөг. Тэгэл явчихдаг л байхгүй. Дөөс эн чинь бол энэ олон сургууль төгссөн улсууд бол зүгээр нэг хагас нэг тал хуудас юм уушхад л ойлгомжтой л. Би мэдээд байхад энийг хийх л асуудал байна. Би ч 8 дугаар ангилд төгссөн шүү дээ. Тэгээ би мэдээд байхад тэд нар мэдчихлээ гэсэн. Хийгсэн сэтгэлгүй байна. Өөртөө бол тансаглалцсан. Тэгээд тойрхоор тансаглалсан хүмүүс байгаад байдаг. Тэгээд нэг иргэд рүүгээ орсон ядуучуудтайгаа орж эсвэл би гайхаад байд. Би эсвэл намайг тойрсон хүмүүс тийм ядуу байгаад байд. Тэгээд би заримдаа уучраа болох байцдаг л та.
Баярлалаа. Та хоёрын ярилцлагын төрөд өндөрлж байна. Эрхэм зөвшөөртөө би та бүхэндээ төрийн орноос бэлтэн өрөөдөг гүүрийн нэвтрүүлгийг бэлтэн хүргэлээ. За энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор улсын хурлын гишүүн Батулга өргөд ажиллаа. Таны ажилд амжилт хүсье.